Ингээд ээлжит нэгэн ан амьтантай хөөрхөн түүх маань ороход бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ Бавгон цулц буюу бамбрууш олоод хижээсэн залуугийн болсон бодит түүхийг ярьж өгнө. За яриагаа эхлэхээс өмнө нийт гоё түүхүүд суугтаа цаг кофений мөнгө өгсөн хүмүүстээ үргэлж баярлаж талархаж явдаг шүү гэдгээ заавал хэлмээр байна. За ингээд гол түүх рүүгээ шууд ороод явчихъя. За Алексей гэдэг нэгэн залуу ганц биеэрээ өөрийнхөө нохоотойгоо хамт одоо нэгэн тосгоны жижигхэн хашаа байшинд болоо амьдардаг. За тэгээд нэгэн удаа ажиллаа тарж оройтоор гэрлүүгээ унаанаас хоцроод алхаж явах үедээ ойн цахаас нэгэн үл мэдэг чимээ бол сонссон байдаг. За тэгээд ямар нэгэн амьтны юмд гатсан, тээгэлсэн, тусламж дуудсан тэр хоолойг Алексей өөрийнхөө зүүн сувгаар мэдрээд тухайн одоо модны булан руу яваад очиод харахад бол хөөрхөн жижигхэн бамбрууш айцсан, жичирчгсэн тэгээд ингээд төөрчгсөн байгаа байдалтай байж исэн. За бамбрууш ямар дуу аваа гаргадгийг мэдэхгүй байсан Алексей маш ихээр цочирдож эргэн тойрноо харсан. За тэгээд эргэн тойрноос нь ямар нэгэн одоо их баавга гарч ирээд түнлөө довтлох болов гэхээс бол маш ихээр айж илүү дутуу хөдөлгөөн хийхгүйгээр ингээд зогсоод байгаад байсан. Тэгээд 2-3 минутын дараа ерөнхийдөө бол энэ зулцаг ганцаараа байгаа юм байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тухайн зулцэг руу зөөлхөн ойртоход бол зулцэг бол хүн байна, тийм байна, ийм байна гэсэн юмнаас бол тийм айж юу ч мэдэхгүй бүр няраа зулцэг байсан байдаг. За ингээ Алексей тэр зулцган дээр маш болгоомжтой очиод хүрэхэд бол маш ихээр даарчихсан, норчсон хоолунд идээгүй байдалтай ерөнхийдөө нэлээд удсан маягтай тэгээд байгаа зулцаг харагдсан. Хэрвээ ихтэйгээ байсан бол адаглаад ийм зүс царайтай явахгүй гэдэг нь бол ойлгомжтой. За тэгээд маш жоохон нохооны гөлөгшөж жижигхэн бамбруушийг Алексей өөрийнхөө өвөр күрдхэн дотроо хийгээ тэгээд явсан. За ингэнгүүт одоо халуун дулаан ийм сайхан ингэрд ороод ирсэн жижигхэн бамбрууш бол зүрмөглөж нойрмоглож эхэлсэн байдаг. За Алексей бол гэр хүртэл бол маш ихээр айжсэн. Эргэн тойрноо хараад банк чимээ чангасан боловч ямар нэгэн амьтан түүнийг дагаагүй байгаа нь бол ойлгомжтой байсан байгаа. За ингээ гэртээ хурдан гүйж ирэхэд бол хашаан дотроос өөрийнх нь тижээдэг нохоо нь бол цоройгод хүрээд ирсэн. За эзнийхээ ингэрт ямар нэгэн үл мэдэг амьтны үнэр ханхалж байгааг бол нохоо бол зүүн совнгороо мэдсэн. За тэнгүүд шууд нохоондоо үнэрлүүлэхгүйгээр шууд гэртээ авч ороод галт малаа түлээд тэгээд байсан сүүгээ халаадаг. За ингээд сүүгээ хөөрүүлээд халаасныхаа дараа 2-3 халбаг элсэн сахар хийгээд сайхан найруулж хөргөж жогоод нөгөө бамбруушиндаа өгдөг. За бамбрууш бол одоо баг олон хоног мэдэж угаагүй цангацсан өлссөн байсан учраас тухайн сүүг бол өстой тусал үлдээхгүй сайхан идэж уусан байдаг. За Алексей тэгээд ийм хөөрхөн бамбрууш олоод авчихсан ихэн ингээ ойр тарагдахгүй байгаа. Цаашдаа яахаа мэдэхгүй ингээд гэртээ хонуулахаар шийддэг. Маргааш нь амралтын өдөр байсан учраас Алексей тухайн бамбрууштай сайхан өдрийг өнгөрөх тийм боломж гарч ирсэн. За тэгээд хашаандаа гаргаж ирээд нохоондоо үнэрлүүлэхэд бол нохоо нэлээд ууртай догшин түүнийг барих гад ингээд янз янзын ааш араншин гаргасан байдаг. Ойн амьтад болон зэрлэг амьтдаас үл мэддэг тийм аюултай үнэр үнэртдэг учраас гэрийн тижээмэл амьтад бол маш ихээр стресстэй уурлаж одоо барьж идэх гэж дайрдаг. За ингээд Алексейгийн нохоо жаах түндөө довтлоод байсан. За Алексей болохоор нөгөө хөөрхөн бамбруушаа ингрээсээ салахгүй байгаад байсан. За бамбрууш өөрлөө амьтан дайрж байгаа мэдж байгаа учраас Алексейгийн ингэрт ихтэй зүгдэж байгаа юм шиг наалдаад ерөөсө хөдөлж чадахгүй зүрхэн түг зөглөөд цээжнийхэн цанаас бол мэдэгдээд байсан байдаг. За ингээ аргагүй ирэхэнд одоо тэр хоёрыг танилцуулахын тулд 2 хоног дээр Алексей нохоотойгоо нэлээд тайвшруулж ойрхон ингэж яаж яагаад нохоондоо бол үнэрлүүлсэн байдаг. За ингээд өмнөхөө бодвол нохооч бас тайвширсан. Цаашдаа ер нь энэ Алексей болон тэр нохоотой ингээд гуруулаа амьдрах юм байна гэдгийг нохоо бол өөрийнхөө зүүн совнгоор л мэдэрсэн байдаг. За Алексейгийн бас нэг хэцүү юм нь юу байсан бэ гэхээр Бавган зулцгыг үе цагт нэг удаа хооллох одоо угжинд сүү хийж хөхүүлэх тийм заавалшгүй шаардлагатай байсан. За ийм ойрхон хөхүүлж ийж одоо тухайн бамбруушийг бол эрүүл цовоод сойлгон болон шингэний дутагдлалт, тижээлийн дутагдлалт оруулахгүйгээр өсгөд томруулах тийм зүйлийг бол хийж байгаа.
За ингээд Алексеж яг хуу явахдаа нохоондоо дасгаад үлдээчихсэн учраас түүнийг одоо тэ нохоотойгоо цуг хашаандаа түгжээд явждаг. Орой ирэхэд нохоотой цуг хөөрхөн тоглоод нохоон ч өөрөө тэгээ өдөржин ганцаардаг байсан учраас юм жижигхэн хөөрхөн бамбууштай болцсондоо бол маш ихээр баярлаж хамтдаа бол тоглодог. За тэгээд нохоо бамбуушиндоо бол Арчи гэдэг хөөрхөн нэр өгөөд одоо Алексе ингээд энэ гурав сайхан амьдарч идэг. За тэгээд амьдарч явах хугацаанд Алексе юу гэж бодсон бэ гэхээр нэг хэд хонуулаад буцаагаад олсон газар авчиад тавьчиидаа гэж бодож исэн боловч одоо тэр бамбуушны хөөрхөн тэр одоо тэ тоглож байгаа, явж байгаа, эрхэлж байгаа, авирж байгаа тэр бүх зүйл нь Алексе гоё санагдаж цаашдаа энэ баавгаг нэг хөөрхөн том болтолд хижээч яа бас нохооноос дуртай байна ханиндаа гуруулаас гоё байна гэдэг байдлаар бол нэлээд дасаж дотносцсон байсан. За бамбууш бол ерөөсөө зүгээр байна гэж байхгүй секунд зүгээр байхгүй тийшээ ч нэг үгээл тэн ч нэг буулгаал энэ доогоор авираал дээшээ гараал нохоотой нэг очиж орооцолдож унаал гэх мэт ингээл ерөөсөө зогсоо зайгүй хөдөлгөөнтэй актив ийм амир амтан байдаг. За ингээ удалгүй 3 сар болоход бол Алексегийн одоо Арчи гэдэг бамбууш бол нэлээд хөөрхөн болчихсон. За тэгээд би хаагаар бол ойролцоогоор нэг тижээдэг нохоотой нь тийм ижилхэн хэмжээнд бол хүрчихсэн байгаа. За Бермер бол өстой амар болсон. За ямар нэгэн зүйл юм уу юм авахтаа бол айгүй хүчтэй чанга тэг юм огцом хөдөлгөөнтэй болоод ирсэн байдаг. Тэгээ Алексе бол яг үүнээс цааш одоо энэ Арчиг одоо гэртээ байлгах боломжгүй байна гэдгийг бол шууд ойлгосон. Ийм амар одоо актив, динамик, хөдөлгөөнтэй заавал ингэж стресстэй ямар нэг юм гаргаж явах хэрэгтэй ийм амтан бол таарсан баавга. За тэгээ гэр оромж бас жижигдээд ирсэн одоо юу гэдэг нохоо бол хашаандаа байгаа. Арч ч юм болохоор одоо гашаанд ч тоглоол гэрч орж ирж унтаал ингээл ерөнхийдөө байсан. Тэгээ Алексед бол яа харахгүй одоо ингээ цаашаа тижих боломж байхгүй учраас Арчиг одоо ойд аваач тавья гэдэг одоо тийм хэцүү шийдвэрийг бол гаргасан. За тэгээд нэг өдөр одоо найзынхаа машиныг гуйж ирээд одоо тухайн Арчиг бол хойд сандал дээр нь суулгасан. За тэгээд тосгоноосоо гараад зүгийг буруулаад нэлээ хөрхөн яваад ой модны гүнд ирээд тэгээд Арчиг бол буулгасан. За Арчи бол ой модон дотор ирэнгүүтээ маш ихээр айж Алексегийн ингэр хөлнөөс бол зүгтчихэд ерөөсөө салахгүй байсан. За тэгээд Алексе ихэндээ зөөлхөн нааш чааш нь буулгаад ингээд явуулчих гэж одоо аюу зөөлхөн хандсан боловч одоо тэгээд Арчи бол түүнээс салахгүй яг аавыгаа дагаад явж байгаа хүүхчээр ингээд жаргууцалтаад байсан. За ингээд нэлээд бараг 2-3 сар хамтдаа байжсан учраас одоо бие биендээ энэ шин дассан өөрийнх нь хүү шиг болчихсон одоо энэ баавгаа одоо үлдээхээс өөр ямар ч арга байхгүй. За тэгээд замын турш бол яг Арчи өөрийг нь таньж мэдэхгүй газар л эзэн авч явж байгааг бол мэдрээд айгүй тийм сандрангуй одоо 50 биш байгаа нь бол анзаарэгдсэн байгаа юм. За тэгээ Алексе аргагүй ирэхэнд одоо Арчи руу бол нэлээд чанга дуугаар уурлаж одоо хөл гараараа түлхсэн байгаа юм. За тэнгууд Арчи яг урд нөө гэрт нь амьдардаг байхдаа эзнийхээ ийм одоо үйл хөдлөлийг ууралж ийн гэж мэддэг учраас түүнээс жоохон зайгаа аваад ингээд зогссон. За тэгээд Алексе өргөжлүүлээд түүнийг хөөгөөд мод руу яв гэдэг энэ чиглүүлээд нэлээд зандрангуй хийлсэн байдаг. За тэгээд эзнээ ингэж уурлангууд Арчи гайхаж хаашаад модны араар нуугдаад эзнээ хараад зогсдог. За энэ үед нь тэгээд Алексе ахаа зогсоод нөгөөх нь буцаж ирээд наалтчих байх гэж айсан уу яасан машиндаа суугаад хар хурдаараа бол тавьсан байдаг. За тэгээ эргэн толиндоо харахад бол хөөрхий Арчи араас нь бол гүүж байгаа харагддаг. За тэгээ нэгэнд машиныг бол гүйцэх ямар ч боломж байхгүй. За тэгээд өөрөө ирэхгүй шууд зогсоод түүнийг аваад гэрлүү аваад явъя гэсэн боловч ерөөсөө бүх нөхцөл байдал цаг хугацаа тийм ингээ бүх юм нь одоо ингээ тулчихсан учраас Алекса тэгээд өөрхөн хүүг ойд үлдээж байгаа юм шиг тэр мэдрэмжийг аваад маш гонигтайгаар бол ойгоос гарч ирсэн. За мэдээж Арчи бол машин дээр гүйцэхгүй тэгээ харанхуй гүн ойд ингээд үлдээд энэ хоёрын харилцаа бол салсан байдаг. За ингээд Алексеч яг өөрийнхөө ажил төрлийг хийгээд одоо тэ өөрийнхөө нохоог тэжээгээд ингээд 3 жилийн амьдралыг өрөвддөг. За тэгээд 3 жилийн дараа нэгэн орой бас ажлаа дараад гэртээ ингээ ирж яхад бол нохоо нь бол тэ маш сандарсан байдлаар бас баярлсан байдлаар сүүлээ хөдөлгөө түн лөө бол одоо хашааны цаанаас хуцаад нааш чаш гүүгээд дээдэг. За ингээд яг тухайн үед Алексе гэж бодсон байхаар манад бас нэг зочин мөч ирсэн болов ямар сони би тухайн амт өрөөгүүдээ гээд
ингээд гэрийнхэн хаалгыг онгойлгох гээд очисон. За ингээ хашаандаа орж ирэхэд бол түүний нохоо түүнийг дагуулад хашааныхаа байшингийн ар руу явахыг бол чиглүүлж давхиж хутсан. За ингээд дагаад явхад яг харахгүй тэр хашааны нөгөө талын булангийн хажууд нэг нүсэр том баавгаа бол одоо ингээд газар үнэрлчихсэн байж идэг. За ингээ Алексей шууд одоо тэ хашаан дотор нь ийм том хэмжээний Сибирийн одоо бор хүрэн баавгаа ингээд байж байгааг хараад мэл гайхаж шоконд орсон. За тэгээд тэр нохоо нь бол одоо түүнээс айхгүй баавган дээр очныг үнэрлээ буцаж эзнийх ордыг гүйжирж үнэрлээ гэх мэт юм янз янзын үйлдэл гаргасан. За Алексей яг хуу том баавгаа хараад энэ нутгийнхны ард иргэд хилдгээр сандарч болохгүй, зүхтэж болохгүй, нуруугаа харуулж болохгүй гэдгийг бол мэддэг. Тэгээ баавгаа хараад одоо өөр ирэхгүй хөшигдсөн, хүлэгдсэн байдалтай тэгээ хүүт даага зогссон. За тэгтэл одоо 3 настай маш сүрлэг том одоо баавгаа түнлүү бол одоо ингээд алхаад ирж идэг. За ингээд хөдөлж чадахгүй байж явах үед Алексей яг өөрийнхөө тижээдэг гэсэн Арчи гэдэг хөөрхөн бамбрууш байж магадгүй гэж бас гордож харсан. За тэгтэл одоо өөрлөө нь ирж байгаа тэр авраг баавгаа бол ямар нэгэн аюул занал хийлэл атак үйлдэж байгаа тийм шинж тэмдэг бол илрээгүй маш зөөлхөн айжуухан түнлүү үнэрлээд ойртож байгааг бол харсан. За ингээд багийнх нь одоо тэр нүдний харц болон үс гизэг сор одоо тэр бүх зүйл нь одоо энэ 3 настай том баавгад бол байгаа нь бол анзаарчихсан. За ингээд энэ баавга бол Арчи юм байна гэдгийг бол мэдсэн. За тэгээд Арчи мөнч гисэн бас зэрлэгцсэн амар амтан учраас хамаагүй хөдөлгөөн хийж өөрийгөөс эрсдэлд оруулахгүйг бол Алексей мэднэ. За тэгээд өөдөөс нь хараад ингээд чимээгүй зогсож итэл одоо яхарахгүй нүүрэн дээр нь тулаад ирсэн. За тулж ирэнгүүтээ 2 хөл дээр өндийсэн байдаг. За ингээд маш том хэмжээний одоо хүчрэхэг залуу одоо баавга түүний яг хажууд ингээд зогсоод харахад бол Алексейгийн баг биеэр нь цус гүүхэ болоод хөв хүтэн болсон. За гисэн ч одоо тэгээд тухайн Арчи баавга хөл гараараа ч юм уу түүнийг самардаж зөхөж болгоогаагүй шууд тэгээ хажууд нь буусан. За ингээд энэ хоёр тэврэлдээд Алексей ч бас тайвшраа. Тэгээ түүний атгалт тэврэлт энэ төр бол маш зөөлхөн тийм халуун байгаад нь болон асар ихээр баярлаж тэгээд Арчиг дууддаг байсан нэрээр нь ол дуудсан байдаг. За ингээ Арчи газар өөрийнхөө эзэн Алексейг тэрч унаад өнгөрөө нааш чааш ингээ эргүүлээд ингээ тэ үнэрлээ шиншлээд өөрийнхөө эзэнд одоо тэ 3 жилийн хугацаанд сансан сэтгэлээ бол тайлсан байдаг. За Алексей ч бол үнэхээр энэ тайвшраад бүх бие сайхан тавираад тэгээд ингээд Арчитай сайхан хөвцсөн. За энэ үед нохооноос тойрчгүйгээ наан цаанаараа тоглох гээд бол байсан. За ингээд Арчи яг газ гэрлүүгөө гүүж ороод хөргөж мөргөж уудлаад одоо Арчиг жоохон байхад иддэг байсан одоо идэх хүнсний зүйлээ бол гаргаж ирээд байгаа юм аа бол Арчид өгсөн. За Арчи өөрөө жоохон байхдаа идэж өссөн одоо тэ Алексейгийн хоолнуудыг таниад маш амтархан идээд ойролцоогоор нэг цаг гарan эднэр ингээ хамтдаа хашаанда байсан. За хажуу хавирганы айл амтан бол ерөнхийдөө мэдээгүй. За ингээд Алексей ч яг одоо энэ баавга маань явах болов явахгүй болов яах болов яаж олсон бол гэдэг ингээ гайхаа байж хахад бол Арчи баавга өөрөө хашааны хаалга даваад цаашаа гарсан. За ингээ араас нь нохоогоо хөдлөөд хашааны хаалга онгоолгоод гараад харахад бол Арчи бол эргэн харсаар цаашаа ойн цах руу бол явж исэн. За ингээд Алексей Арчигийн араас дагаад ойроо очиод дахиад нэг сайхан тэврэлтмээр дахиад нэг хамт баймаар байсан ч гэсэн бас сүрдэж чадахгүй мөн одоо тэ онгон зэлүүд байгальтаа одоо байх ёстой одоо Арчи баавга ингээд өөрөөс нь салаа дахиад хоёр дахь явж байгаад бол асар хэцүү байсан. За ерөнхийдөө Алексей энэ 3 жилийн хугацаанд бол Арчиг бол ортос мартсан ч юм биш. Ойнцорхой эсвэл баавгатай кино, баавгатай холбоотой янз жижиг сажиг ийм сүвнэр ч юм харахаараа дандаа түүнийг боддог. Өөрийнхөө хүү шиг бас боддог, хардаг байсан. Дээрээс нь бас багтан ахуулж ирсэн зураг бичлэг интернет байдаг учраас түүнийг аваас харж идэг. Үхсэн амьд нь явж байгаа бол гэж бас ерөнхийдөө боддог байсан. Гэтэл нөгөөх нь ийм сайхан баавга болоод ингээ ойнцорхоор ингээ ганцаар эргэн харж үнэрлсээр одоо ингээд явсан байдаг. За ингээд энэ хоёрын хооронд байгаа тэр нэг гоё холбоо
ингээд гоё салсан. За тэгээ ямар нэгэн байдлаар ахаад ирэх болов гэд одоо Алексей ихийн хүлээсэн. За тэгээд олон жил өнгөрсөн боловч одоо ахиж Арчи болоод өөрийнхөө энэ гэр орон Алексей эзэн мөн хамт тоглож өссөн нохоон дээр бол ирээгүй. Тэгээд энэ үед нь бол бас Алексей бол санаа зовоол байжсэн байдаг. За ямар нэгэн газар алуулсан болов, хулгай анчаад авчихсан болов, өвдөө зовоод энэ тэнд өгч байгаа юм биш үсттэй гэдэг ингээд асар их хорогддог. Тэгээд баг балчир байхад нь одоо олж аваад өсгөж өндийлгөөд хөрхөн тоглоод хамтдаа гоё дурсамжуудыг бүтээж исэн учраас Алексей энэ багаа бол үргэлж мартаагүй өдий зэрэгтэй явж байгаа. За тэгээ өнөөдөр та бүхэндээ хээрээс Баавга олоод түүнийг тийжсэн залуугийн тухай түүхийг ярьлаа. Тэгээд Баавга гэдэг амьтныг тэгээд цаашдаа гэр орондоо амьдралаа үнэхээр ямар ч боломж байхгүй учраас байгальд тавих хэрэг гарна. Тийм учраас одоо боломж олцоо авах юм бол Баавганы зулцгийг Бамбруу шиг ихээс нь төөрүүлэх ч юм уу, ихийн байхгүй үед нь хулгайлж авах, сонирхлоороо гэр орондоо авчир тижээх энэ гэдэг бол маш буруу одоо тийм шийдвэр байх болно. Дараа нь хагцад салахтаа хүртэл одоо ингээд аюу хэцүү, эсвэл таны хаагаад ингээд энэ тентгийн суурьшлийн бүсүүдээр явж байгаа буудуулах ч гэдэг юм уу, янз янзын эрсдэлтэй. Тэгэхээр Баавга бол ой модон доовол хатанда өөрийн гэр орондоо таваас өөрийнхөө гэр орондоо ингээд сайхан амьдарч ивэл хин хиндэ амар юм байна гэдгийг бол энэ түүх бол батлан харуулж байгаа юм байна. За ингээд өнөөдрийн ярьсан ан амьтантай хөөрхөн богинохон түүх та бүхэнд таалагдсан болвол комент хэсэгт гой комент бичээд үлдээгээрэй. Тэгээд сэтгэлийн дэм буюу цай кофений мөнгө шилжүүлэхээр бол комент хэсгийн хамгийн дээр байгаа төрийн болон хаан банкны дансуудад мөнгө шилжүүлж болно шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За ингээд дараагийн гоё түүхээр хэдүүл эргээд уулзъя.